Зяа яцхан бамбарнууд минь. Бараг 10 хоногийн өмнө Солонгос улсын дайны дараагийн байдал болон тухайн үеийн кино салбар гэд хальтхан мэдээллүүд өгсөн ба 1998 оны Whispering Corridors киноны товчлыг оруулсан. High School-ийн сүнсний тухай өгүүлэгддэг энэхүү кино нэхэндээ зүгээр нэг ангид киногоор төлөвлөгдөж хийж байсан бол кино нь маш амжилттай болсноор цааш үргэлжлүүлэн нийт 6 анги хийгдсэн байдаг. Тэгвэл энэ удаад ярих кино бол 1999 онд хийгдсэн Whispering Corridors 2 буюу Memento Mori. Киноны нэр болох Memento Mori-ийн латин хэлний үхлийг санаж явуулсан утгатай ба энэ нь хүн бүр эцэстээ өөхөх учир амьдралынхаа үн цэнийг ухамсарлаж зөв амьдрах ёстой гэсэн философийн санааг илэрхийлдэг. Дундад зам болон сэргэн мандалтын үеийн урлаг уран зохиолд энэ сэдв нь өргөн ашиглагдаж гавлын яс 9 цаг зэрэг бэлэгдлэр дүрслэгддэг байсан. Зя тэгээд олон юм яриад яхуу шууд 1999 онд хийгдэж байсан Memento Mori кинонда орцгоё. Эхний өдөр толгойн задран ухсан байдалтай олдсон хүн магадгүй үннийг сансан байх. Хоёр дахь өдөр хөлн хугарсан байдалтай олдсон хүн магадгүй үнэнд ойртсон байх. Гурав дахь өдөр чихэн тасарсан байдалтай олдсон хүн магадгүй үннийг сонссон байх. Дөрөв дэх өдөр нүдэн ухагдан өнгөрсөн байдалтай олдсон хүн магадгүй үннийг харсан байх. Тав дахь өдөр хилхэн сугран ухсан байдалтай олдсон хүн магадгүй үннийг хэлсэн байх. 6 дахь өдөр гарын тасарсан байдалтай олдсон хүн магадгүй үннийг бичсэн байх. 7 дахь өдөр өөхөх хүн магадгүй гих үхсээр кино маань эхэлнэ. Memento Mori 2 дахь дөх. Нэгэн охтын сургуульд хичээлээсээ хоцор нууцаар модон дундуур орж иж буй энэ сурагч бол манай киноны гол дүр Со Мина. Хэдүүлээ цаашдаа Мина л гэдэг удаа авчээ. Мина охин нүрээ угааж явахдаа хэний ч юм мэдэхгүй нэг өдрийн тэмдэглэлийг олон нэг ч юм бодлохгүй анги руугаа аваад л орно. Бидний сайн мэдэх алтарч жүжигчин Гон Хёжин нэгчийн дөнгөж 19 наснда бүтээсэн дүр болох Мун Живүн нь ангийн нэлээд сахилгагүй нөхөр ба ангийнхаа нэг хүүхдийн камерыг барин хүн болгон дээр очиод элдвигээр дүрс бичиж явна. Бүр цаашлан сургуулийн залуухан од Го багшийг бие засаж байхад нүртэл нууцаар бичиж харагдана. Манай сурагч Мина ангидаа өнөө олсон өдрийн тэмдэглэлээ үзэж байтал ангийнхан чимээгүй нэлээд нерд маягийн охин шив үнийх болохыг нь олж мэднэ. Өнөө ангийн сахилгагүй охин нь уг дэвтрийг булааж аваад булаацалтаж байхад ашгүй багш нь орж ирснээр хичээл эхэлнэ. Гинтэл кадр солигдож өнгөрсөн үеийг харуулах ба дэвтрийн эзэн шивэн охин багшаасаа нуугдаж явахдаа 0 руу ороход нөөр ангийн нэг охин байх ба чимээгүй хэмээн хэлэн нуугдаж байгаад хамтдаа баригдаад сургуулийн бассейныг угаах ажил аван шийтгүүлдэг. Энэ гэмгүй зүв зүгээр байж байгаа шийтгэл авсан охин бол Мин Хёшин бөгөөд нэлээд олон төстэй нэрнүүд байгаа тул энэ охиныг ер нь хөөрхөн сурагч гэж яриа авчээ. Угаасаа энэ кинонд гардаг бараг л ганц царайлах нь. Хамтдаа шийтгэл авсан шивэн болон хөөрхөн сурагч хоёр энэ өдрөөс хойш маш дотн найзууд болсон харагдана. Нүгээр ч зогсохгүй шивэн өөрөө өдрийн тэмдэглэлээ хуваан хамтдаа дундаа хөтлөхөөр болсон байдаг. Өөрөөр хэлбэл манай Мина охины олсон уг өдрийн тэмдэглэл нь зөвхөн шивэнийх бус шивэн болон хөөрхөн сурагч хоёрын дундын өдрийн тэмдэглэл болж таардаг. Кадр солигдож буцаад одоо үедээ ирэхэд өнөө сахилгагүй сурагч нөгөө камераараа хичээлийн дундуур багшаа бичиж байгаад баригдаж камерын эзэнтэй хамт багш нарын өрөөнд дуудагдах нь тэр. Энэ үеэр хөөрхөн сурагч маань өнөө од Го багштай уулзаж байх ба эндээс нь хөөрхөн сурагчийн биеийн өвдөд бараг бүтэн жил хичээлдээ ирэлхүү байж байгаад одоо л буцаж ирж байгааг хэдүүлээ олж мэднэ. Го багш хөөрхөн сурагчид их хэл сурахын анхаарал тавин хичээлдээ орохоос өмнө сургуулийн эмнэлэгт очиж үзүүлээрэй л гэнэ. Энэ үеэр багш нарын өрөөнд дотны найз болох шивэн орж ирэх хэдий ч хоорондоо юу ч ярилгүй нэг л сонир уур амьсгалтай харагдана. Манай гол дүр болох Мина охин хичээлийн дундор худлаа өвдсөн дүр эсгэж сургуулийн эмнэлэг орон им аваад түрхэн зур нэг хичээлээ пялан хэвдэх ба гэнэтэл шивэн охин орж ирэн хажуу орон дээр нь байх өнөө хөөрхөн сурагчтай их л дотн ярилцаж байгаад аваад гарна. Кадр солигдож өнгөрсөн үе рүү буцахад манай хөөрхөн сурагчийг ангийнхан нөхдүүд их л дээрлэхдэг байсан нь харагдах ба дууны хичээл дээр төгөлдөр уур тоглодог сурагч нь байж. Үйл явдал одоо үед ирэхэд шивэн болон хөөрхөн сурагч хоёр орж болохгүй гэсэн хэсгээр дамжин сургуулийн дээвэр дээр их л дотн хөтөлцөн гарах ба хөөрхөн сурагч өнөө камерыг нь багш нарын өрөөнөөс нууцаар авчихсан байна. Шивэний төрсөн өдөр тул тэмдэглэлт өдөрчин зориулаад түр авчихлаа л гэнэ. Манай хоёр чи намайг санаагүй юу? Би чамайг маш их сансан энтер гэж ярилцах зур манай Мина сониучрхан нууцаар дээвэр дээр гарч ирсэн харагдана. Ангид биеийн хэмжилтийн өдөр явагдаж хүүхдүүд чиний хөх ургасан байна чи өсөөгүй байна энтер гэж маазран бүгд хэмжилтүүдэд өгч байхад өнөө хоёр дээвэр дээр их л дотн ярилцсан сон. Өнөө хөөрхөн сурагч юуны ч тухай
Хоёулаа бүгдийг шинээр эхлэе хэмээн нэлээд гуйсан янзтай хэлэн шивүүнийг тэрвэрнэ. Манай Мина ангидаа ороод ирчихсэн байх ба хэмжилт явагдаж байхад гинтэл нэг сурагчийн орилох дуу гарснаар бүх хүүхдүүд гайхан гүйж гарна. Манай Минач мөн гүн гарan харвал өнөө хөөхөн сурагч маань сургууль дээрээс үсрэн өгсөн байхан тэр. Багш нь хүүхдүүдийг тайтгаруулан энэ нь сургууль дээр болж буй анхны ийм зүйл биш тул хүчтэй байгаарай л гэнэ. Хүүхдүүд тал талд үйлэлтэн сууна. Манай Минач түрүүхэн тэр хоёрыг дээвэр дээр харсан тул их л гайхсан шинжтэй сууна. Сурагч юу н өгсөн найзынхаа ангид орон ширээг нь үзтэл бүх хичээл номонд байхгүй байх ба ангийнхнаас нь асуудал яагаад ч юм өнөө алдартай го багш нь аваад явчихсан л гэнэ. Мэдээж сурагч нар шивэр авирхийн үхлийн тухай ярилцах ба энэ нь сургууль дээр босон 6 дахь үхэл гэнэ. Хэрвээ 7 хүн үхвэл сургууль нь тэр чигтээ хаагдана гэх цууяраа байдаг л гэнэ. Сурагч нар нь бүр цаашлан сурагч шивүүн нь хөөхөн сурагчийг өнгөрөх үед хамт байсан гэсэн. Бүр хөөхөн сурагчийн хүзүүн дээр шивүүний гутлын мөр байсан гэсэн. Өстой амар юм а. Тэр ч өстой шулам шүү энтергээд зурч гарна. Хичээлч тарч манай Мина ангиас гарч явахдаа шивүүнийг харан араас нь дагсаар нэгэн агуулах маягийн өрөөнд орон таарна. Би та хоёрыг дээвэр рүү хамт гарахыг харсан юм л та гэтэл өнөөх нь чи ч гэсэн ухмаар байгаа мó ер нь чамд огт хамаагүй шүү гэдэл уурлаад л гараад явна. Үйл явдал ахин өнгөрсөн үелөө буцахад хөөхөн сурагч шивүүн хоёр хамтдаа хөгжим сонсож сууж байхад сургуулийн од го багш ирэн хөөхөн сурагчийг аваад явна. Сургуулийн нэгэн ангид го багш хөөхөн сурагчийн өврийг дэрлэн гарыг нь барин харагдах ба хөөхөн сурагч эвтэйхэн гарыг нь холдуулан гараад шивүүн найз дээр очин уйлан тэрвэрнэ. Энэ сурагч нар дундаа од гэдэг байгаа го багш нь ер нь нэг тийм сурагч нараа оролцдог сайко дуул нөхөр юм шиг байгаа. Нэг сурагч нь дээврээс өсөрсөн тул мэдээж сурагч нарыг дуудан байцааж байхад дээрээс нэг л зүйл харан ажиглаж байгаа л мэт харагдана. Хүүхдүүдийн хил аманч дуусахгүй зарим сурагчид нь бүр өнгөрдөг сурагчийг яагаад заавал биеийн хэмжилт хийдэг өдөр өнгөрсөн бол та нар сонсоогүй юу хөөхөн сурагч чинь жирэмсэн байсан болохоор яг хэмжилт хийдэг өдөр өнгөрсөн штэ гэдэл ёстой л харж байсан мэт л цурж гарна. Манай Мина өөрийн шүүгээ онгойлгоход дотор нь өнгөрдөг сурагч харагдахад хий юм харсандаа сандран гадаа гарч өнөө дэвтрийг нь хогийн сав руу шидчгээд л ангируугаагүйгээд орно. Энэ үед холоос бас л нэгэн зүйл ажиглаад л байна. Мина дөнгөж ангитаа ортол дөнгөж сая хайсан дэвтэр нь ширээн дээр нь байх ба Нийнхүү Мина сургуулийн эмнэлгийн өрөөнд сэрэн 0-ийн өрөө орох гэтэл бас л өнөө өнгөрдөг хөөхөн сурагч нүдэнд нь харагдаад байх ба явсан зүгтэн дагаа явбал дууны хичээлийн ангид орж ирнэ. Гайхан төгөлдөр уурыг нь дараа явтал нэг товчин ажиллахгүй байсанд доод хэсгийг нээн харвал өнгөрдөг сурагчийн шивүүний дөрсөн өдөрт зориулсан маш их зүйлс байхан тэр. Энэ үеэр өнөө сахилгагүй сурагч алдарт го багш дээр очин өнгөрдөг сурагч та хоёрын голд юу байсан юм бэ? Хүүхдүүд түүнийг танаас жирэмсэн болсон энэ гэд яриад байна гэдэл их л гомдсон шинжтэй харагдана. Та дөнгөж надаас алсан байж та хоёр нүртэй новшимаа энэ гэж хэлээд л багштай дарваатлаа алгадуулна. Энэ го багш харин ста жинхэнэ гаж дунтай нөхөр байсан байж та. Дахин кадр солигдож цаг хугацаа өнгөрсөн үеийг харуулснаар хэдүүлээ яг юу болсон тухай олж мэднэ. Сурагч шивүүн болон өнгөрдөг хөөхөн сурагч хоёр энгийн нэг дотн найзууд байгаагүй ба нөхөрлөл нь хайр болсон хосууд байсан байдаг. Үүнээс нь болж хүүхдүүд гадуурхаж дээрлэгдэг байж. Нэгэн өдөр хичээлийн голоор хөөхөн сурагч их л зориг гарган хүүхдүүдийн дунд шууд шивүүнийг үнссэн ба шивүүн хүүхдүүдээс ичиж түлхсэн ч өнөөх нь үнссээр л байсан байдаг. Үүнд нь шивүүн мэдээж маш дургуутсан харагддаг. Удалгүй шивүүний хичээлийн голоор хөөхөн сурагч сүүх гэд орж ирэхэд нь шивүүн огт тоолгүй шууд лансан ба хөөхөн сурагч гондон ангидаа орон сууж байхад шивүүн ирснээ миний дэвтрийг өг хэмээн өөрсдийн дундын өдрийн тэмдэглэлээ аван зарим хуудсуудыг нь шууд л урсан байдаг. Хоёр сурагч дээвэр дээр гарan ярилцахад шивүүн би бусад сурагчдаас ичээд байна. Сургууль дээр энгийн бай гэхэд өнөөх нь чи надаас ичээд байгаа мó гэд бүр чичрээд байсан тул шивүүн хид хідэн хатуухан үг хэлээд ер нь салцгаая гээд хаяад явсан байдаг. Сургууль дээрх ганц дотны найз бүр дурлалт хосны ийм шийдвэр гаргасан тул хөөхөн сурагч маань дээвэр дээрээс үсрэн амиа хорлсон байдаг. Удалгүй сургуулийн хаалгач жонгоохоо байж хаасайг усаалтаж өнгөрдөг хөөхөн сурагчийн царай маш томоор сургуулийн дээрээс харна.
Хүүхдүүд ч айн сандран уумалдаж эхлэхэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан Го багш өөрийг нь лесбигээ дээрлэгдэг байсан сурагчид гээд өөрт нь муухай ханддаг байсан бүх хүмүүсээс хөөрхөн сурагчийн сүнс өшөөг аавна. 너도 많이 편해졌니? Хамаг амьд усаж ашгүй хаалга онгон амьд үлдсэн хүүхдүүд сургуулаас гарахад Шиюн хориглосон гэсэн хэсгээр дээвэр рүү гарснаар кино маань дуусна. Сурагч Шиюн мэдээж юу хийсэн нь ойлгомжтой. Яа нэг их тийм цус нөө жаахтар сүнс энтер гэхгүй ч гэсэн иймэрхүү хай скуулийн аимшигын кинонууд бас л гоё юм тий. Энэхүү Whispering Corridors гэж цувралын бүхэл бүтэн 6 ангийн дөнгөж 2 дахь нь шүү. За. Тэгээ энэ үртэл үтсэн бүх бамбарнуудаа баярлаа. Твчээртэй хүлээгээд сабаа дараад сүсгэлээ сууж байгаарай.